Хөлбөр үзэгч та бүхэн зочны ярилцлагын цагаар үргэлжлэн хүрч байна. За энэ удаагийн зочны ярилцлагын цагт Эрчист Монгол компани гүйцэтгэх захирал Амар Түвшин оролцож байна. Танд орой мэнд өгөргье. Орой мэнд. За тэгэхээр яг одоо эрчим хүчний салбар гэдэг бол тухайн улс орны хувьд хамгийн чухал салбаруудын нэг байдаг. За ер нь бол эрчим хүчний салбарт одоо өнгөрсөн онд гэхэд жишээлх юм бол яг одоо хэрэглээний эрчим хүчний цахилгаан эрчим хүчний үнийг нэмсэн гэх мэтчлэн олон өөрчлөлт оронгууд за тэр нь нийгмээрээ бүхэлдээ бол одоо олон нөлөө үзүүлж байдаг ийм чухал салбар шүү дээ. Тэгэхээр яг энэ эрчим хүчний салбар тэр дундаа эрчим хүчний компаниудын хувьд засаглал нь ямар байна вэ? Энэ талаар яриа эхлүүлье. За баярлалаа. Эрчист Монголын талаар яг би товчхон бас нэг юм тодруулаад хэлчихэд Эрчист Монгол зөвхөн эрчим хүчний компаниуд биш. Манай харьяанд бас МИАТ, Монголын төмөр зам, төрийн орон сууцны корпорац гэх мэт компаниуд багтдаг. Мэдээж хэрэг багцаараа бол эрчим хүчний компаниуд бол хамгийн том одоо хувийг эзэлдэг. За ер нь манай яг компани 100 хоногийн төлөвлөгөө батлагтаад өнөөдөр яг 100 хоног дуусж байгаа. Тэгээ бид нэр ерөөхдөө өөрийнхөө ажлыг дүгнээд харахад өнгөрсөн 100 хоногийн хугацаанд бид нэр эрчим хүчний компаниудын тузыг 50%-аар бууруулж 14 болгосон. Ингэснээр бид нэр жилийн 2 тэрбум төгрөгийн зардал хэмнэх боломжтой болж байгаа. Яг тухайлан зарим компаниуд урдаад хэлэхэд Улаанбаатар цахилгаан түгээгтэр бид ойролцоогоор 1.1 тэрбум төгрөгийн урсгал зардлыг бас хэмнэх тийм төлөвлөгөө баталсан байгаа. Ер нь бол эрчим хүчний яамтай хамтарч ажиллаад манайх ажлын хэсэг оруулсан эрчим хүчний компаниуд руу яг худалдан авалт, хөрөнгө оруулалт тал дээр нь шинжилгээ дүгнэлт хийхээр тэгээ тэр ажлын хэсгийн юугаараас нэлээд бас нэг тийм зөрчлүүд илэрсэн байгаа. Жишээл одоо 25 оны 6 сарын 30-ны байдлаар нийт бараа материалын үйлдвэрлэл 37 тэрбум. Өөрөөр хэлбэл энэ их маш их хэмжээний мөнгийг одоо ийм бараа материалд зарцуулаад ингээд төгжсөн байгаа харагдж байлээ. Жишээл одоо энэ жил гэхэд 367 сая төгрөгийн үнэтэй бараа материалыг агталж байгаа. Энэ ямар шалтгаанаар агталж байна гэхээр нэг бол хугацаанд дууссан, нэг бол одоо стандарт хангахгүй, чанар хангахгүй ийм бараа материал. Өөрөөр хэлбэл энэ нөгөө нэг хүмүүсийн шүүмжлээд идэг төрийн өмчийн компаниудын одоо шаардлагагүй үргэлжлэн одоо тийм хөрөнгө оруулалт хийдэг гэдэг нь энийгээр бас илэрж байгаа. За зарим тохиолдолд бол тендерээр одоо нэг бараа үйлчлэгээ зарлаж авангуудаа компани аваачаад өөрийнхөө ажилчдаар тэр ажлыг гүйцэтгэдэг. Нэг бол одоо шууд өөрсдийнхөө нь хийх хэвээр, нэг бол тендерээр зарлаа шалгасан компанитай тэр дүнгээр нь гэрээгээ хийгээд ажлыг хийх хэвээр байтал нэг тийм ийм зөрчлүүд гарч байна. Тэгэхээр одоо манай ажлаар үргэлжлүүлээд энэ ажлыг хийгээд илүү нарийн энэ саяны миний дурдсан ажлын хэсэг бол ердөө л нэг 7 хоногийн хугацаанд ингээд өнгөцгөө ингээд шалт хийхэд иймэрхүү зөрчил гарч байна. Тийм болохоор ингээд хөндлөнгийн байдлаас бодлогын одоо бодлогоо барьж авдаг яамтай хамтраад ингээд ажил хийхэд ийм үр дүн гарч байна гэдгийг би хэлмээр байна. Хоёрдугаарт бид нэр гадны хөрөнгө оруулалт татахын тулд энэ компаниудаа ашигтай ажиллуулах хэрэгтэй. Тэгжээж одоо гадны хөрөнгө оруулалт зээлч байна уу, шууд хөрөнгө оруулалт байна уу, гадны хөрөнгө оруулагчдад орж ирнэ. Энэ эрчим хүчний компаниудын ашигт ажиллагааг яаж сайжруулах вэ гэхээр мэдээж хэрэг тарифын зохицуулалттай байдаг болохоор орлого тал дээр төдийлөн бид нэр их хэмжээний өөрчлөлт хийж чадахгүй. Нөгөө талдаа бидний контролдож болох зүйл болохоор үйл ажиллагааны зардал. Тэн дотор ерөнхий удирдлагын зардал. Бид нэр одоо зардал хэмнэх гэхээр баахан хүнийг одоо ажлаас нь хална гэж ойлгоод байдаг. Гэвч бид нэр бол бидний баримталж зарчим болохоор инженер техник ажилтнуудыг ерөөсөө хүндэггүй. Бид нэр илүү тэр захирлуудын менежерүүдийн удирдлагын түвшинд гарч байгаа зардал, зардлуудыг хэмнээд энэ хэмнсэн мөнгөө буцаад инженер техникийн ажилтнуудынхаа цалин үлсийг нэмэгдүүлэх дээр зарцуулсан зөв гэж. Ингэснээр бид нар бас компани үйл ажиллагаа илүү тогтвортой болно гэж харж байгаа. Одоо цаашдаа бол засгийн газрын тэргүүний хувьд ч гэсэн мэдээлэлтэй бол одоо ингээд төрийн өмчт компаниудын хувьчлалыг эхлүүлнэ. За зарим нэг шаардлагатай компаниг нь олон нийтийн одоо нээлттэй хувьцаат компани болгоно гэх мэтчлэн мэдээлэлүүд өгч байна шүү дээ. Яг танаа дээр хэрэгжиж байгаа. За эсвэл цаашдаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажил вэ? За манайх дээр бол энийг бас бид нар 100 хоногийн төлөвөө батлуулахдаа айгүй тодорхой саналууд оруулсан. Тэгээ энэний үр дүнд бол 2 компани дээр бид нар эхний ээлжинд олон нийтэд нээлттэй болохоор ажиллаж байна. Нэг нь бол МИАТ. Нөгөөх нь мэдээлэл холбооны сүлжээ 2 компани байгаа. Автомплекс компани хөрөнгийг бас үнэлүүлэх ажил хийсэн гэж энэ мэдээлэл өгүүлсэн. Автомплекс компани ингээд одоо бүр социализмын үеэс л
үлдэж ирсэн компани. Энэ компани бол нэг том одоо үйл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Сангийн яамд хугацаа хэвтэрсэн зээлтэй тэр зээлийн дагуу одоо шүүхийн процесс нь явагдаад шүүхийн шийдвэртэр үндсэндээ шийдвэр нь сангийн яамын талд гараад энэ 5 тэрбум гаруй төгрөгийн зээлийг бол төлөх хэрэгтэй байгаа. Тэгээд бидний зүгээс болохоор энэ асуудал бараг 10 жил ингээд нэг тийм гацсан байдалтай байсныг яарвчлан бид шүүхийн шийдвэрийн ерөнхий газартай ажиллаж байгаад үнэлгээ хийлгэсэн. Энэ үнэлгээ хийлгээд эхний дуудлага худалдаа явагдаад харамсалтай нь оролцогчид ороогүй. Тэгээд одоо 11 сар сүүлээр 12 сар ихээр 2 дахь дуудлага худалдаа орно. Ингэснээр бид нар бол сангийн яамны үр төлбөрийг бүрэн барагдуулж дуусна гэсэн тийм төлөвлөгөөтэй байна. За бас одоо орон тооны хувьд зарим нэг одоо ажил мэргэжлүүд бол давхарцсан чигүүрхтэй тий. Иймэрхүү орон тоо бас байсан гэдгийг илрүүлсэн байна. Энэ талаар та тий. Яг хөө манай компани онцлог юу гэхээр одоо Эрдэнэс Монгол улдаан уул уурхайн компаниудыг хариуцдаг нэгдэл компани. Манайх бол ингээд нэлээд олон салбарыг хариуцж байгаа. Зам тээвэр байна тий. Эрчим хүч байна, харилцаа холбоо байна гэхлээр яг тэр салбаруудын хоорондох одоо дундын үйлчлэгийг бол яг шууд хийхэд бас цаг хугацаа орно. Гэхдээ жишээл эрчим хүчний компани дунд нь бол зарим зохицуултыг хийх боломжтой гэж харагдаж байгаа. Жишээл одоо олон улсын харилцаа юм уу, одоо маркетинг гэдэг юм уу те. Иймэрхүү хуулийн үйлчлэгээ гэх мэтлийн ийм үйлчлэгэнд эрчим хүчний компани дунд нь бол нэгтгэхэд явах боломжтой байна гэж харж байна. Энийг бид нар одоо 26 оны харьяа компаниудын зорилттой түвшин болон төсөв батлагт нь бид нар энэ саналуудаа тусгаад явна. Ер нь 2026 оны төсөвт ямар санал өгөөд байна вэ? 2026 оны төсөвт бид нар 30 гаруй тэрбумын зардал хэмнэгтийн санал оруулсан байгаа. Тэгээд тэрийг одоо тэр компаниудын тууцуудаараа хэлэлцээд бид нар бол энэ 26 оныхон зорилттой түвшингээд ингээд баталж өгөх юм байгаа. Ер нь болохоор мэдээж хэрэг компаниудын үйл ажиллагааг догтлуулахгүй байх нь чухал. Гэхдээ шаардлагагүй хөрөнгө оруулалтын атаасаа одоо татгалзаад илүү одоо үр ашигтай хөрөнгө оруулалтыг хийгээд зардлуудад ханах тий ер нь бид бас нэг том ажил эхлүүлсэн гэхээр нэг нормативын судалгаа гэж байгаа. Өөрөөр хэлбэл нормативын судалгааны дагуу тухайн одоо цахилгаан станц жишээлбэл ашиглаж байгаа технологийн тохируулсан хэдэн ямар орон тоотой бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой вэ гэсэн тооцоол томьёо байд юм байлаа. Энэ салбарын бас эрдэмтэд судлаачид нэлээд энэ дээр ажилласан. Тэр ажлыг бол бид нэр үргэлжлүүлээд хийн. Энэ бол тэгж амархан гарах одоо тооцоол биш. Компани болгон дээр энэ нормативын тооцоолыг хийгээд энэтэй уялдуулаад бид нар орон тооны бас өөрчлөлт хийн гэж бодож байгаа. Одоо ер нь л төрийн эмчит компаниудыг зардлыг нь таня гэдгээс гадна бас нөгөө салбарын мэргэжилтнүүд эдийн засгчдын хэлдэг зүйл нь бол бас хувьчлах ажил шүү дээ тий. Хувьчлал ер нь яг танаа одоо компанийн хувьд ер нь хувьчлал хийх нь зарчмын хувьд маш зөв. Энийг бол бид нэр манай одоо Эрчит Монгол компанийн гол зорилтын нэг нь. Гэхдээ хувьчлал хийхэд бол компаниудаа нөгөө хөрөнгө оруулагч талд нь сонирхолтой байлгахын тулд бид нар эхлээд санхүүгийн зохицлох хэрэгтэй. Зарим тохиолдолд бид нар эрчим хүчний компани ч бусад компани хооронд нийлүүлээд томруулах. Нийлүүлснээр бид нар давхарцсан захиргааны зардлуудыг танах тийм боломж гарна. Одоо сая би хэллээ 25 эрчим хүчний компани тооцоодыг бид нар 14 тооц болгоод ингээд жилийн 2 тэрбумын хэмнэлт гарах боломж гарч байгаа гэдэг чинь зүгээр л хамгийн энгийн одоо өөрчлөлт хийхэд ийм үр дүн гарч игэл компаниудын хооронд нийлүүлээд захиргааны давхарцсан чиглэлийг болон зардлыг тэмнэх юм бол маш том одоо санхүүгийн дэмжлэг болно гэж харж байгаа. Тэгэхээр 26 оны бидний гол одоо фокуслах ажил маань яг энэ байна. Төрийн орон сууцны корпорациас одоо Эрчит Монголын нэг компани гэж ойлгож байна. Тэгэхээр төрийн орон сууцны корпорац бол маш олон хүний анхаарлыг татдаг. Нөгөө талдаа бас одоо энэ компанитай ерөнхийдөө нөгөө иргэд харилцах одоо тэр нээлттэй мэдээлэл нь их хомс юм шиг санагддаг л цаа. Ер нь энэ компани талаар та мэдээлэл өгөөч. Тийм. Төрийн орон сууцны корпорац болохоор гол зорилго нь болохоор зорилттой төвшөнд бага одоо түрээстэй орон сууцаар хангах тийм гол зорилго юм байна. Яг хуу анхны одоо
зорилго нь тийм байсан боловч одоо олон жилийн үйл явцад бас нэлээд тийм хүндрэл санхүүгийн хүндрэлд орсон байгаа. Жишээл хөгжлийн банкнаас их том хэмжээний зээл авсан. Одоо тэгтээ тэр зээлийг бид нэр ногоон нуурын 1008 Орос сууцны айлын Орос сууцны хөтөлбөр төсөл болон солонг хоёр төслүүдээр ерөөхдөө барагдуулна гэсэн тийм төлөвтэй ажиллаж байгаа. Эхний ээлжинд бид нэр Тоскийн өөрийнх нь урсгал зардлын 2 тэрбумаар хэмнэсэн. Тэгээд үргэлжлүүлээд ер нь цомхон багт ажилуулах тийм төлөвтэй. Тэгснээр зардлаа таньжиж нөгөө хэрэглэгч тал дээр түрээсэн дээр бид нар хэмнэлт гаргах боломжтой гэж харж байгаа. За ойлголоо, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа. За тэрийн удаагийн зочны цагт Эрчим Монгол компани гүйцэтгэх захирал Амар Төвшин оролцлоо. За ер нь бол яг энэ Эрчим Монголын хувьд л гэхэд эрчим хүчний төрийн өмчт компаниудын зарлыг 2025 оны төсвийн тодтолд гэхэд 3.6 тэрбум төгрөгөөр бол бууруулах тооцоолол гаргаж саналаа өгсөн юм байна. Энэ мэтчилэн цаашдаа бас зардлыг танах, за мөн дээрэс нь зарим компаниудыг хувьчлах, мөн олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд бол анхаарал ажиллаж байгаа юм байна.